Но скоро у нас начинается самый главный праздник. Одоо удахгүй нэг чухал баяр болох гэж байгаа шүү дээ, тий? Ямар баяр вэ? Би монгол шинэхун. И я не знаю ваших правил, как празднуют здесь вот Пасху. Та нар одоо энэ алгаслын баяр, дахин амилсан баярыг яаж тэмдэглэдэг би бас шинэ хүн учраас сайн мэдэхгүй байна л да. Что делают монголы на Пасху? Одоо энэ дахин амилсан баяраар монголчууд ер нь яг яаж тэмдэглэдэг юу гэдэг вэ? Вот я знаю, русские варят яйца. Одоо жишээлбэл орсууд улаан өндөгний баяр гэдэл тэгээд өндөг улаан болгоод өндөг чанаад байдаг. Красят их красиво. Тэгээд бас хээ хуваар тавиад гоё будаад. А немцы делают шоколадных зайцев. Германууд болохоор шоколадаар туулаа хийдэг. А что делают монголы? Харин монголчууд юу хийдэг юм болоо? Юу хийдэг? Просто в церковь отмечают. А так народ, у нас нету такого обычая, это не наша культура была. Слава Богу. Знаете, проблема заключается в том, что мир пытается закрыть, христианские традиции, чтобы мы не помнили, с чего все началось. Тэгэхээр бүр эхлэл нь юу байсан бэ? Ямар гэдгийг бол бидэрт бараг сануулахгүй бол энэ ертөнц биднээс бараг ингэж нуудаг. Янз бүрийн өөр юмар ингэ сатааруулдаг, шал өөр юм хийдэг болцсон. Гол баярын утгыг алдагдуулсан гэсэн үг. Песах или Пасха это один из 3 самых важных праздников Бога. Пасха буюу одоо алгаслын баяр гэж байна. Тэ алгаслын баяр бол хамгийн тэмдэглээрээ гэсэн Бурхны тэмдэглээрээ гэсэн 3 чухал баярын нэг. И уже 1000 лет назад. 3500 лет назад. 3000 жилийн өмнө Бурхан празднуйте это всегда. Энэ баярыг үргэлж тэмдэглээрэй гэж загсан байсан. Вы знаете, если Бог что-то говорит, то это важно. Хэрвээ Бурхан ингэж хэлсэн л бол тушаасан л хэлсэн л бол энэ бол их чухал гэсэн үг. И мы сейчас будем делать серию проповедей до Пасхи, чтобы, когда наступит время, мы знали, какой праздник мы празднуем. Тэгэхээр одоо удахгүй болгоцоо баяраа ухтаад бид нар хэд хэдэн сэр гэх юм уу номлол хийн. Тэгээд тэр яг тэр баяр болоход энэ яг ямар утгатай байсан бэ гэдгийг мэдүүлэхэд вернуться к истокам, с чего все началось. Тэгэхээр өнөөдөр яг юунаас эхлэлтэй вэ гэдгийг одоо өнөөдөр номлохыг хүсэж байгаа. Можно следующий. Дараагийнх нь. Вы знаете, у Бога ничто не случайно. Тэгэхээр Бурханд ийм санамсаргүй тохиолдлын зүйл байдаггүй. Вот слева значок Бог альфа и омега, Бог начало и конец. Тэр зүүн талд байгаа юм альфа ба омега тэ Бурхан эхлэл ба төгсгөл. Это значит, Бог всегда был, Он знает, что Он делает, и Он будет в конце. Тэгэхээр Бурхан эхэнд байсан бөгөөд тэр юу хийж байгаа мэдэн тэгээд төгсгөлийн тэр өөрөө мэднэ гэсэн үг. И все пророки, все истории, все, что происходило, это происходило для того, чтобы пришел наш Спаситель. Тэгэхээр иш үзүүлэгчдийн амаар хэлэгдэн тэгээд тэр болчихсон бүх үйлдэл тэр болсон бүх зүйл нөгөө иш үзүүлэхийн дагуу бидний аврагч ирэхин тулд У Бога есть один самый главный план. Бурханд хамгийн гол чухал нэг төлөвлөгөө байдаг. Это как вернуть всех своих детей домой. Тэгэхээр өөрийнхөө тэр хүүхдүүдийг өөрийнхөө гэртээ буцааж авчрах гэдэг л хамгийн чухал ганц зүйл юм аа. Давайте вернемся к истории Песах. За тэгэхээр одоо нөгөө алгаслын баярын түүхийг бүгдээрээ дурсан санаа. Песах обозначает выход из рабства. Пасха гэдэг нь бол
бол боолчлоос гарна гэсэн утгатай. Но если это выход, то должен был быть и вход. За хэрвээ ингээ боолчлоос чөлөөлөгдөх гарах гэсэн утга байгаа юм бол орсон яагаад орсон бэ гэсэн асуулт гарна. Давайте мы вернемся к тому моменту, ну, почему Израиль зашел в Египет. Тэгэхээр Израиль Египт руу яагаад очсон бэ гэдгийг бүгдээрээ Это хамтдаа очень саная. интересная история. За энэ үл их сонирхолтой түүх байгаа. Иаков жил на земле, которая не могла больше прокормить народ Израиля. Тэгэхээр Яаков бол дахиад Израилийн ард түмэн тэнд одоо байх аргагүй тийм газар амьдарч байсандаа тэжээгдэх гарга үлсгэлэн болж байсан газар. Он еще не знал об этом. Тэгтээ тэгээ үлсгэлэн болно гэдгийг мэдээгүй байсан. Но Бог знал, что его народ будет огромный, как он и обещал Аврааму. Тэгэхээр бурхан Авраамд амласныхаа дагуу энэ ард түмэн бол олон болж үржнээ агуу болно гэж мэдчихсэн. И поэтому он сделал такую ситуацию, Тийм учраас чтобы ийм народ нөхцөл байдал. Израиля зашел в Египет. Тэгэхээр Израилийн ард түмэн Египт руу орохын тулд бурхан бэлтжижсэн байна. Вы знаете, ничто не происходит случайно. Тэгэхээр юу санамсаргүй болдоггүй, байдаггүй. И то, что они попали в Египет, это был абсолютный план Бога. Тэгэхээр тэд нар Египтэд очсон нь бол ерөөсөө бурхны бол төгс төлөвлөгөөн дотор энэ бүхэн Всего же их было 70 человек. Тэгээ ердөө л 70 хүн л байсан. Вы можете прочитать? Тэгэхээр та нар энэ дээр өөрснөө уншиж болно. Мне прочитать? Да, можно прочитать. Өөрсдийн гэрээхнийг дагуулж Яаковтай хамт Египтэд очсон Израилийн хөвгүүдийн нэрс гэвэл Реубен, Симеон, Лев ба Иуда, Иссахар, Зебулун ба Биньямин, Дан ба Нафтали, Гад ба Ашер юм. Яаковын өрөөдөн бүгд 70 хүн байв. Харин Йосеф Египтэд байсан. Йосеф түүний ах дүү нар болон тэр үеийнхэн бүгд нас барав. Гэвч Израилийн хөвгүүд өссөн улам үржиж олшрон онцгой хүчтэй болж тэр газрыг дүүргэв. Когда мне было плохо, пару месяцев назад, у меня была нехорошая ситуация. За нэг 2 сарын өмнө надад нэг жоохон хэцүү байсан. Один хороший человек Хэцүү вот с байдал. этой сцены сказал, Тэгээ харин энэ тайзнаас нэг сайн хүн ингэж хэлсэн. он сказал, что когда Иосиф упал в яму, или когда Иосифа хотели убить, Тэгээ Йосефыг алах гад тэгээ Йосеф нөгөө нүхэнд хийсэн шүү дээ. то в принципе, ну, история закончилась бы. Тэгээд ингээ үндсэндээ тэгэл энэ түүх үүгээр ингээ дуусах ёстой байсан. Харин гэхдээ тэгээ Бог бурхны хувьд бол послал египтянина, который открыл дверь для всего народа. харин бурхан тэр ард түмнийхээ төлөө Египт руу юу таалгыг нээсэн байсан юм И в этот момент для меня лично это было свидетельством того, что ничто не случайно, и мне надо встать и жить дальше. Тэгэхээр миний хувьд бол энэ юу босоод эргээд одоо цаашаа амьдрах ёстой гэсэн тийм илчилт авсан. Когда Иаков со своими детьми зашел в Египет, их было 70 человек. Тэгэхээр Яаков өөрийнхөө хүүхдүүдийг дагуулад Египтэд очиход 70 хүн байсан тэр үед. Благодаря Иосифу фараон предоставил им все: землю, работу, дома. Тэгээд Йосефийн улмаас фараон тэднэрт газар одоо хоол унд баялаг гэх юм уу бүх зүйлийг хангаж өгсөн. 400 лет народ Израиля разрастался, приумножался, как здесь написано. Тэгээд 400 жилийн турш яг энэ дээр бичсэнчлэн тэгээд улам үржиж олсрон онцгой хүчтэй болсон байна. Им стало хорошо, им стало удобно, они стали богатыми. Тэд нар тэгээ сайхан байсан, тэд нар тэгээ за баян болсон. И можно подумать, что еще надо, ведь нам хорошо, давайте здесь останемся. Тэгэл
Одоо тэгээ бид нар сайхан байна. Бүх юм байна. Энд ингээл үлдчихэ гэж бодож болох байсан тий. Можно подумать, вам в Европе хорошо, давайте там все останемся, там платят деньги. За тэгээд бид нар Европт сайхан шүү дээ. Тэнд чинь ингээд цалин мөнгөтэй тэгэл тэнд үлдчих болно шүү дээ. Бог всегда сделает свой план. Харин Бурхан үргэлж өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлдэг юм аа. И благословен тот, кто пойдет вместе с ним. Тэгээд түүнтэй хамт явах, хамт байх хүн нь бол үнэхээр өрөөлтөө. Как бы Израиль не хотел, чтобы Египет стал конечной целью, но Египет всего лишь был для того, чтобы они выросли. Тэгэхээр Египт гэдэг бол яг эцсийн зорилго биш байсан Бурханы хувьд Египт зүгээр л тэд нар төр байж одоо амьдрах Это юм. очень похоже и на нашу жизнь. Тэгээ энэ одоо бидний амьдралтай их төстэй. Дараагийнх нь. Но вот пришло другое время. За тэгжэл яг өөр цаг үе ирлээ. Мне надо свериться с текстом, чтобы я знал, что там написано. Тэгэхээр тэнд яг юу бичсэн би бас энэ тексттэй ингэж харьцуулж үзэх хэрэгтэй. Вы знаете, что Библия говорит, что на то время, когда пришел новый фараон, Тэгэхээр шинэ фараон гарч ирэхэд там было около 2 миллионов евреев. 2 сая еврей хүмүүс байсан гэж. 2 миллиона. 2 сая. Вы знаете, мы смотрим иногда голливудские фильмы, когда Моисей берет там кучу народа, и они там идут из Египта, сбегают. Тэгээ бид нар ингээд заримдаа юм Голливуудын кино үзэж чинь Мосе ингээл ард түмнээ дагуулад л ингээд юу Египтээс гараад явж байгаа. Реальность была маленько другая. Гэхдээ яг бодит байдал дээр арай өөр байсан. Реальность была это 2 миллиона человек. Бодитоор бол яг үнэн хэрэг дээр 2 сая хүн байсан. Это больше людей, чем в Улан-Баторе. Тэгээ Улаанбаатарт байгаа оршин суугчдаас хамаагүй олон хүн. Это представьте, в один день все люди из Улан-Батора встанут и уйдут. Тэгэхээр Улаанбаатараас нэг дор бүгдээрээ ингээд босоод ингээд хотоос гараа явчихна гэж төсөөлөд үзтээ. Это очень много. Энэ бол маш их олон хүн. Я хочу, чтобы мы поняли, насколько велик наш Бог. Тэгэхээр бидний Бурхан ямар агуу вэ гэдгийг ойлгосоо гэж хүсэж байгаа. Давайте прочитаем этот текст. За тэгэхээр энийг хамтдаа уншъя. Йосефийг мэдхгүй шинэ хаан Египтэд гарч ирэв. Тэр өөрийн ард түмэнд үзэхтэн Израилийн хүүгүүдийн ард түмэн биднээс олон бас хүчтэй боллоо. Тэдэнд нарийн ухаанаар хандцгаая. Тэгэхгүй бол тэд олон болж дан гарах үед биднийг үзэн яддаг хүмүүстэй нийлж бидний эсрэг байлдаж энэ газараас гарах болно гэв. Тиймээс тэднийг хүнд хүчээр ажиллаар зовоохын тулд тэдний дээр ажлын дарга нарыг тавив. Тэд фараонд зориулж Питон болон Рамсес гэдэг агуулга хотуудыг барив. Гэвч тэднийг хэдийчнээ зовоох тусам тэд төдийчнээ үржиж улам бүр тархлаа. Тиймээс Египтчүүд Израилийн хүүгүүдээс болж айдас давтав. Египтчүүд Израилийн хүүгүүдийг хүнд хүчээр ажилд албатан шахав. Тэдэнд оноосон хүнд хүчээр ажлууд болох шавар зурах, тоосог цохих болон хээрийн янз бүрийн ажлаар Египтчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов. Аминь. Вы знаете, что Египет того времени это было олицетворение мира, как и сегодня. Тэгэхээр тухайн үеийн Египт гэдэг бол одоо энэ өнөөгийн л бидний нүүр царай юм аа. Амьдралын нүүр царай юм аа. Олицетворяет богатство. Тэгэхээр Египт бол ерөөсөө Хорошую жизнь. баялаг, Жадность. сайхан амьдрал, тэгээд харамч байдал, за тэгээд боолчлол. Жить за счет другого человека. Тий, за бусдын хөлсөөр амьдрах, бусдыг боолчлох. Это ценности мира. Энэ бол энэ дэлхийн үнцэн. Это ценности греховного мира. Энэ бол гэм нүгэлтэй энэ дэлхийн одоо үнцэн нүүр царай гэсэн үг. Там каждый живет для себя. Хүн болгоо өөрийнхөө төлөө амьдардаг. И когда пришел новый фараон, Харин тэгээд шинэ фараон гарсны дараа он сказал, давайте заберем у них все. за тэгээд тэдний ингээ бүх юмыг авъя гэж хэлсэн. Давайте дадим им новых богов.
За тэгээд тэд нар өөр бурхан И вы знаете, Бог, наш Бог, всегда вовремя. манай бурхан бол үргэлж ингээд цагтаал Если зөв бы цагтаа ажилладаг. Израиль остался бы дольше в Египте, Хэрвээ Израильчууд Египтэд өшөө илүү тэнд үлдсэн бол они бы начали поклоняться другим богам. тэгэхээр бол тэд нар өөр бурхтад итгэдэг. Они бы больше держались Болохбайсан. за ценности этого мира. За тэгээд тэр үеийн тэр үнцэн рүү л орчих байсан. Они бы забыли своего Бога. Харин тэд нар өөрийнхөө бурхныг мартчих байсан. И поэтому Бог увидел эту ситуацию, когда мир Тийм учраас начал забирать у его детей. Бурхан энэ нөхцөл байдлыг хараад өөрийнх нь ард түмнийг тэд нар яг хулгайлж самууруулах гэж байна гэдгийг хараад Бурхан ажиллаа хийсэн. Израиль попадает в рабство. Тэгээд Израиль бол боочлолд орж байгаа. Но в это же время Бог уже планирует, как вывести их из рабства. Тэгэхдээ тэгээд яг энэ үед энэ боочлолоос яаж чөлөөлөх вэ гэдгийг Бурхан төлөвлөсөн бодсон. Может быть, ты находишься в какой-то тяжелой ситуации сейчас. Магадгүй одоо хэцүү нөхцөл байдал байж болох юм. Но твой Бог уже планирует, как ты выйдешь из этой ситуации. Харин чиний Бурхан чамааг энэ нөхцөл байдлаас гаргахыг мэдж байгаа, төлөвлөсөн байгаа. Но для этого есть условия. Гэхдээ үүнд нэг нөхцөл байгаа. Ты должен ему доверять. Чи түүнд итгэх ёстой. Когда пришел Моисей, Тэгээд Мойсе ирэхэд Бог взял Моисея, увел его в пустыню, Бурхан Мойсег аваад тэр цөл рүү дагуулад и Моисей в пустыне сначала учился доверять Богу. тэгээд Мойсе цөлд Бурханд итгэнэ гэдэг зүйл сурсан юм аа. И пока Сурсан юм аа. народ страдал и готовился к тому, чтобы выйти из Египта, Моисей готовился спасти этот народ. Тэгээд тэр ард түмэн боочлолтой байхад харин Бурхан Мойсег тэнд цөлд бэлдэж байсан. Ард түмнөө чөлөөлөхин тулд. И в свое время Моисей Теперь пришел в народ. Тэгээ яг цаг нь болохоор өөрийнхөө ард түмэн дээр Мойсе ирсэн. И он сказал так, говорит Господь, Тэгээ ингэж хэлсэн. Бурхан ингэж хэлж байна. Бурхан ингэж айлтж байна гэж хэлсэн. пора встать, подняться и идти в землю обетованную. Тэгэхээр босоод амлалтын газар руу явах цаг болсон гэж Бурхан хэлж байна гэж тэр айлтсан. И я хочу сказать, что это было не просто, это было 2 миллиона человек. Энэ мөл тийм амархан байгаагүй эн чинь 2 сая хүмүүстэй. Иногда мы думаем, что мы никогда не справимся. Заримдаа бид нар ч нэг чадахгүй дээ, дээлэхгүй дээ гэж боддог. Мы можем подумать, что мы никогда не сможем рассказать Евангелие всей Монголии. Бид нар энэ Монгол аяар бид нар сайн мэдээг тарааж дийлэхгүй дээ, чадахгүй гэж Иногда боддог. мы думаем, что мы не сможем рассказать Евангелие в России, в Китае, в Казахстане. Заримдаа бид нар Оросд ч юм уу, Хятад ч юм уу, өөр үндэснүүдэд Казахстан ч юм уу, өөр газар бид нар сайн мэдээ тарааж чадахгүй дээ гэж боддог. Но там, где мы не можем, может Бог. Харин бидний чадахгүй газар Бурхан чаднаа. И поэтому Он присылает Моисея в свое время. Тийм учраас яг тэр цаг нь болохоор Мойсег Бурхан илгээгээд И высвобождает свой народ. тэгээд өөрийнхөө ард түмнийг чөлөөлсөн. Но Чөлөөлөхэд мы бол знаем, илгээсэн. что мир не отдает свое. Харин тэгтээ бол энэ ертөнц бол бас яг И фараон тийм не амархан захотел- өөрийнхөө фараон не тавиад захотел өгчихгүй. отпускать народ. Фараон тэр ард түмнийг зөвшөөрөөгүй. Явуулаагүй Фараон чөлөөлөв. сказал, что я есть Бог, и поклоняйтесь Тийм мне. фараон бол би бурхан байна. Надад мөргөө гэж хэлжсэн. И поэтому Бог показал свою силу. Тийм учраас бурхан өөрийнхөө агуу бурхан хүч чадлаа өөр харуулсан юм аа. Египет был на то время одна из самых сильных стран всего мира. Египт бол хамгийн тэр хүчтэй улс орнуудын нэг нь байсан. И Тэр фараоны үедээ. возомнили себя богами. Тэгээ бүр фараон бүр өөрийгөө бүр ингээд И бурхан полмира болгоцсон. поклонялось Египту. За тэгээд энд тэр үеийн бүр энэ дэлхийн бүр хагсан Египтэд одоо мөрөгдөг фараонд мөрөгдөг байсан. Но Бог сказал, нет другого Бога, чем я. Харин бурхан надаас өөр бурхан байхгүй гэж хэлсэн. В
ваши боги – это ничто. Та нарын бурхад бол юу ч бишээ гэж хэлсэн. И когда пришел момент, Бог хотел показать свою силу. Тэгэхээр яг тэр мөч ирэхэд бурхан өөрийнхөө хүч чадлыг харуулахыг Не только для того, чтобы показать Египту, что он есть единственный Бог. Тэгэхээр ганцхан Египтэд одоо цорын ганц бурхан гэдгийг харуулахын тулд биш. Но и он хотел показать своим детям, Израилю, что только он имеет силу. Тэгэхээр өөрийнхөө ард түмэн болсон өөрийнхөө хүүхдүүд Израильчуудад тэр өөрөө ганцхан хүч чадалтай бурхан гэдгийг харуулахыг хүссэн. И вот тут мы приходим к моменту, который мы называем праздник Песах. За тэгээд одоо яг тэр алгаслын баяр гэдэг тэр цаг тэр мөч рүү бид нэр ойртож ирж байгаа маа. Давайте мы прочитаем это. За Что сказал Бог своему народу? за бурхан өөрийнхөө ард түмэнд юу ч хэлсэн хамтдаа уншъя. Некоторые стихи я сократил, чтобы текст был просто вошел сюда. Аха. За яг хоо зарим нэгэн өгүүлбэрүүдийн товчлсон юм аа гэж. Эзэн Египтийн нутагт Мосе Арон нарт энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно. Израилийн бүх чуулганд ийхүү хэл. Энэ сарын 10-нд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургийг ав. Бүл бүрийн төлөө нэг хургийг ав. Та нарын хураг өө сэвгүй нэг настай эр хураг байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын 14 хүртэл түүнийг байлгаж нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг ядал. Тэд бас цуснаас нь авч тэрхүү хургийг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчанд ба татханд цуснаас нь ялах ёстой. Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж хөлдөө шахаагаа углаад гартаа таяга бариад яарвчлан ид. Энэ бол эзний дээгүр өнгөрөх баяр юм. Би тэр шөнө Египт орон даяар явж Египтийн нутаг дахь уугнуудыг хүм мал гэж ялгалгүй бүгдийг цохиж Египтийн бүх бурхтад ял шийтгэл болгоно. Би бол эзэн. Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египт газрыг цохих үед цусыг хараад та нарын дээгүр өнгөрөх учир суйрлын ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж та нар үүнийг эзний баяр болгон үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэл. Аминь. Аминь. Знаете, самое главное, это написано здесь. За хамгийн гол зүйл нь түлхүүр нь энэ 13-аас хойш В 13 стихе 13 дугаар ишлэл дээр написано, что если косяк вашей двери хэрвээ та нарын цусны будет помазан кровью, хаалганы хатвчанд татганд то ангел смерти увидит это цус нялсан байх юм бол тэнгэрэлч үүнийг хараад и пройдет мимо. тэгээд алхасаад өнгөрөөд явах юм аа. Это и есть Пасха. Харин энэ бол одоо дээгүр өнгөрөх баяр, алхаслын баяр юм аа. Никакой другой способ не будет работать. Ямар нэгэн өөр арга байхгүй хүчингү ажиллахгүй. Бога не можно купить. Бурхныг одоо өөрөөр худалдаад авах арга байхгүй шүү Бога дээ. не можно уговорить. За бурхныг ингээд бидний хэлдгээр И Бога не можно одоо запугать. панаалтаад гэх юм уу? Найрах арга байхгүй. Если мы не выполняем его условия, Хэрвээ түүний болцлыг бид нар биелүүлэхгүй бол хангахгүй бол мы никаким образом не попадаем в его благодать. өөр ямар ч аргаар ямар ч замаар түүний нэгүсэл рүү орохгүй маа. Божий план нельзя изменить. Бурхны төлөвлөгөөг бол өөрчлөхгүй. Можно или следовать за Богом, Яг бурхныг дагаж болно. все остальное приведет в погибель. Харин бусад бүх зүйл бол ерөөсөө мөхөл рүү дагуулна. Сүрэл рүү. Народ послушался его. Харин тэгээд ард түмэн түүнийг дуулууртаа Но я думаю, Сасса. что не весь Израиль согласился выйти из хорошего дома Египта. Гэхдээ Израильчууд бүгдээрээ тэр Египтэд байгаа сайхан амьдралаас явахыг хүсээгүй, орохыг хүсээгүй.
Я думаю, были такие люди, которые сказали, здесь нам хорошо, у нас еще есть деньги, есть дом, мы никуда не пойдем. Бас ингэж бид нар энэ сайхан л өстэй мөнгөтэй үеийн сайхан амьдарч байна. Бид нар хаашаач явахгүй гэж хэлэх хүмүүс байсан баха гэж А бодсон. возможно, были египтяне, которые работали у Израиля, и они сказали, мы хотим с таким Богом идти дальше. За тэгээд магадгүй нөгөө тэр Израильчуудаа Египтчууд гэсэн тэдний юу хамт ажиллаад гэх юм уу боолчлогдоод за тэгээд бид нар бас ийм бурхныг дагаад авах зүгээр гэдэг ер нь явахгүй гэсэн хүн бас олон байсан баха. Так или иначе, За, все, тийм ч кто исполнил волю Божию и покрыл кровью косяки своих дверей, были спасены. Бурханд дуулууртай байгаад хатвчанд тотгондоо цус нялсан хурганы цус нялсан яг чөлөөлөгцөн И в этот день встал весь народ и ушел в пустыню. Тэгээд ард түмэн босоод цөл рүү явцгаасан. И Бог вывел свой народ из рабства Египта. Тэгээд бурхан Египтийн боолчлоос өөрийнхөө ард түмнийг гэтлэгсэн. В землю Даргасан. обетованную. Амлалтынхаа газар руу тэднийг дагуулсан. Вы знаете, здесь есть 3 картинки. За тэгэхээр энд ингээд юм 3 янзын зураг байна. Это Египет сверху, Хамгийн дээдлэлт нь Египт, это пустыня, за дараа нь цөл, и это земля обетованная. дараа нь 3 дахь нь бол энэ амлалтын газар. Бог не заставлял никого идти. Бурхан хэн нэгнийг бүр гараад явахыг албадаагүй. Бог не заставляет тебя идти в церковь. Бурхан та нарыг одоо сүм рүү яваач гэж хүчээр албаддаггүй. Бог приглашает. Бурхан зүгээр л ингээд найрсгаар урьдаг. Бог говорит, последуй за мной. Тий намайг дагаа гэж урьдаг. Будет легко. Тий амархан байх уу? Мы знаем, что они шли в пустыне 40 лет. Бид нар тэд цөлд 40 жил явсан гэдгийг бид нар мэднэ. Когда Бог сказал, я приведу вас в землю обетованную, Би та нарыг амлалтын газар руу дагуулнаа, очуулнаа гэж хэлэхэд все подумали, что сейчас что-то произойдет, прямо завтра. за одоостой яг одоо л ингээд маргаас ч юм уу ингээд бүх юм нэг юм болчихно гэж И бодож если байсан. мы помним, то ученики Иисуса Христа также думали. Тэр бид нар Есүсийн шавнарч гэсэн бас яг ийм ойлголттой байсан. Ингэж бодож байсан. Что сейчас придет Иисус Христос, и Он изменит весь мир. За тэгээд одоо Есүс ирлээ. Тэгээд л ерөөсө бүх дэлхий тэр дараа Есүс өөрчилчихнэ гэж Но бодож Иисус байсан. сказал, мое царство не от мира сего. Харин тэгээд миний хаанчлал бол энэ дэлхийг биш юм аа гэж Есүс хэлжсэн. И это касается тебя. Тэгээ энэ бол танд ч гэсэн хамаатай. Если ты последовал за Богом, это не значит, что все сразу будет хорошо. Хэрвээ чи Есүсийг дагаж эхэлсэн бол гэхдээ яг тэр даруйдаа тэр мөчтэй бүх юм сайхан болчихно гэсэн үг биш. Это значит, что ты пойдешь в процесс, в котором ты будешь изменяться. Тэгэхээр чи өөрчлөгдөх тэр үйл явц руу та ордог гэсэн үг юм аа. В пустыне народ оставил своих Тэр цөлд богов, которые поклоняют, да? Идолов. Народ оставил своих За идолов. тэр цөлд тэгээд өөрийнхөө тэр хиймэл шүтэнүүдийг хайсан Все, байна. что они научились в Египте, им пришлось оставить. Тэд нар Египтэд байхдаа сурсан бүх одоо бурхан тааламжгүй зүйлийг хаях хэрэгтэй болсон. Потому что Богу не нужен был Египет, ему нужны были его дети. Бурхан Египт чухал биш, Египт хэрэгтэй байсан юм биш. Өөрийнх нь хүүхдүүд, өөрийнх нь ард түмэн хэрэгтэй байсан. И мы знаем, что не все прошли пустыню. Харин гэхдээ бүгдээрээ цөлийг давж туулж чадаагүй Не все, кто когда-то пришел в церковь, дошли до конца. Тэгэхээр сүм чуулганд ирсэн бүр эцээ хүртэл бас явж дагаж чадаагүй гэдгийг бас бид нар мэднэ. Но вы знаете, что Бог всегда выполняет свои обещания. Харин бурхан бол үргэлж өөрийнхөө амлалтыг биелүүлдэг юм аа. Как бы тяжело ни было,
За бүр ямар ч хэцүү нөхцөл байсан бай, хэцүү байсан бай. Если ты следуешь за Богом, то Хэрвээ Он Бурхныг дагаж проведет байвал тебя через долину смерти. Самаа тэгвэл үхлийн хүндээгээр ч гэсэн туулаад гаргах юм аа. Итак, мы видим, свобода выбора в Египте Тэгэхээр бид нар одоо энэ сонгох тийм чөлөөг сонголтыг харж болно. но не За все вышли. тий Египтээс гарсан тий. Тэгтээ бүгдээрээ гараагүй. И был долгий путь в пустыне. Бог За тэгээд цөлд бол маш процесс изменения, өөрчлөлтийн процесс явагдах но не все дошли до хугацаа конца. байсан. Харин тэгтээ энийг бол эцсийн хүртэл бас зогсож чадаагүй нь бас байгаа. Но в конце Бог Харин- исполняет свое обещание. Харин эцэст нь Бурхан өөрийнхөө амлалтыг биелүүлдэг юм аа. И в Марка написано, претерпевший же до конца спасется. Тэгээд Марк номон дээр Бурхан за тэгээ эцсийн хүртэл твчсэн нь аврагдах болно гэж Марк номон дээр хэлсэн. Что изменилось после того, как пришел Иисус Христос? Тэгээ Есүс Христ ирсний дараа юу өөрчлөгдсөн бэ? Юу болсон бэ? Иисус Христос Есүс Христ был тем самым агнцем, тэр хураг байсан юм аа. Тэр нөгөө хураг, Бурхны хураг без байсан юм пятна аа. и порока. Вэс? Без пятна и порока, без греха. Аха. Ямар ч тийм гим нүгэлгүй сэвгүй ариун хураг байсан юм аа. 1500 лет народ Божий ожидал прихода Спасителя. Аврах ширнэ гэж 1500 жил ард түмэн хүлээсэн. Который не просто выведет из Египта, Зөвхөн Египтээс гаргаад зогсохгүй. а который освободит тебя от рабства греха. Тэгээд чамайг гим нүглийн бооцлоос салгаж өгөх тэр аврах ширнэ гэж. Который даст тебе возможность, чтобы твоя жизнь получила смысл. Тэгэхээр таны амьдрал бол утга учиртай байх тэр боломжийг олгож өгөх аврах ширнэ гэж хүлээж байна. Многие люди, которые не знают Бога, живут как капуста. Тэгэхээр олон хүмүүс ерөөсөө Бурхныг мэдэхгүй зүгээр л нэг ургамал байцаа мэт амьдардаг. Он вырос на поле, Зүгээр тэгээд талбай дээр ингээ пришла ургацсан. осень, и он сгнил и ушел в землю. За тэгээд намар боллоо. Тэгээ ялцраад буцаад газар И шингэчин. никто даже не вспомнит, что был такой человек. За тэгээ нэг тийм хүн байсан билүүгүй хөлөө гэж хинч дурсахгүй Но мэдэхгүй мы өнгөрдөг. имеем надежду спасения. Харин бид нар авралын итгэл найдвартай юм аа. Мы имеем Духа Вечности. Бид нар бол тэр мөнхөд хамт байх амьтай сүнстэй юм аа. И наша жизнь имеет совсем другой смысл. Тэгээ бидний амьдрал бол шал өөр утга учиртай амьдрал юм аа. Когда пришло время, Тэгээд яг тэр цаг нь болохоор Бог послал Сына Своего на землю, Бурхан өөрийнхөө хүүг энэ дэлхий рүү илгээсэн. чтобы Он стал той самой дверью, Тэгэхээр тэр яг тэр орох хаалга. которую Он помазал Своей кровью. Тэгэхээр өөрийнхөө цусыг нялсан тэр хаалга болохын тулд Иисус Иесусыг был илгээсэн. абсолютной жертвой искупления. Есүс бол бүр яг төгс тэр золиос ба. И Он открыто это говорил. Тэгэхээр тэр өөрөө үнийг ил На тод последней хэлсэн. вечере в Матфея 26 главе он Матай сказал, 26 дээр хамгийн сүүлд шав нартаа тэднийг зовлон байх үед Есүс хэсэг талх аваад ерөөсний дараа хуваан шав нартаа өгөөд маа ид. Энэ бол миний бие гэлээ. Тэгээд тэр аяг авч талархлаа өргөөд тэдэнд өгөнгөө. Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөөх урсгах гэрээний миний цус. Амен. Амен. Он сказал, что моя кровь – это кровь Нового Завета. Тэгэхээр миний цус бол энэ шин гэрээний цус гэж тэр хэлсэн. Каждый, кто войдет этой дверью, не умрет, но будет жить вечно. Тэгэхээр хэн энэ хаалгаар орно тэр өөхгүй харин мөнх амийг авна гэж хүлээн авна гэж хэлсэн. И мы знаем, что другого шанса у нас не было, другой возможности у нас не было. Тэгэхээр бидэрт бол өөр боломж байгаагүй. И Павел пишет Титу. Тэгэхээр Павел Титэд ингэж бичсэн байна. Давайте Учир нь прочитаем. бид
бас өөртөө урд нь мунхаг дуулуургүй мэхлэгдсэн зүсэн бүрийн хүчил тачаал хийгээд зугаа цэнгэл боочлогдсон муучлал болон ата чөтөө дотор амьдралаа өнгөрөөн бие биеэ үзэн ядаж жигшүүрт байсан. Харин бидний аврагч Бурхны инрэл болон хүн төрлөختийн төлөө гэсэн хайрын ил болоход тэр биднийг зөвхт байдлын дотор хийсэн үлсээр минь бус харин өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаалбаа ариун сүнсний сэргээлээр аварсан юм. Ариун сүнсийг бидэн дээр тэр бидний аврагч Есүс Христээр дамжуулан ариун асгав. Түүний нэгүслэр зөвтгөгдснөөр бид мөнхийн амийн найдварын дагуу өв залхамжлагчд болгогдох юм аа. И ученики думали, что ну все, теперь он станет царем и все изменится. За тэгээд шавнар нь одоо Есүс одоо ингээл хаан болно. Тэгээд бүх юм өөрчлөгдөнө гэж бодож байсан. Но у Бога всегда свой план. Харин Бурхан бол өөрийнхөө И не төлөвлөгөөтэй расстраивайся, байдаг. если твой план не получился сразу. Тэгэхээр таны амьдралд тэр төлөвлөгөө шууд биелэгдэггүй бол бас Прими план Божий Сэтгэлээр на унах твою жизнь, хэрэггүй. и он получится. зүгээр тэр өөрийнхөө амьдралд хүлээж ав. Тэгээд тэр Вот уже 2000 лет биелүүлэх мы болно. празднуем Пасху, 2000 жил бид нар одоо энэ как алгасны праздник баярыг освобождения из греха. тэгэхээр гэм нүглээс чөлөөлөх баяр Для того, чтобы Гэж мы не тэмдэглэж байгаа. забывали, что сделал для нас Иисус Христос. Есүс Христ бидний төлөө юу хийснийг мартахгүй байх ёстой. И для того, чтобы мы не забывали, что люди, которые не знают этого, они идут в погибель. Тэгэхээр яг үүнийг энэ түүхийг мэдэхгүй үүний учрыг мэдэхгүй тэд нар бол одоо сүрэл рүү явж байгаамаа гэдгийг мэдүүлэхийн тулд. Вы знаете, ничто не изменилось. Тэгэхээр харин тэгээ юу ч өөрчлөгдөөгүй байна. Бог предложил нам выйти из рабства греха посредством жертвы Иисуса Христа. Тэгэхээр Есүс Христийн золиосын улмаас гим нүглээс биднийг чөлөөлөгдөг гэсэн тийм И в санал своей бидэрт жизни мы тавьсан. тоже проходим процессы. Тэгээ бид нар бас амьдралдаа ч гэсэн юу энэ үйл явцыг И я думаю, Тулж байгаа. каждый из нас проходит свою пустыню. тэгэхээр хүн болгон өөрийнхөө цөлийг туулж яваа гэж. Но я хочу вас ободрить, драгоценные, Тэгэхдээ би та нарыг урамшуулмаар байна. что Бог всегда выполняет свои обещания. Бурхан өөрийнхөө амлалтыг үргэлж биелүүлдэг юм аа. Когда-то ты услышал: Чи хизээ нэгэн цагт «Я Иисус Христос, Бог твой, следуй за мной, и ты войдешь в землю обетованную». би Есүс Христ чиний бурхан намайг даг тэгээд би амлалтын газар та нарыг аваачна гэж И хэлсэн. ты поднял свою руку и сказал: «Бог, я буду следовать за тобой». Тэгээд гараа өргөөд би бурхан би таныг дагнаа гэж хэлжсэн баг. Бог всегда исполнит то, что Он тебе обещал. Бурхан танд амласан зүйлээ үргэлж биелүүлдэг юм аа. Есть только одно условие: Харин ганцхан нэг л нөхцөл байгаа. доверяй Богу до конца. Үнэхээр эцээ хүртэл түүнд итгээрэй. Я есть дверь. Кто Би мною войдет, тот спасется. би бол үүд мөн. Хэрэг хүн надаар орвол тэр аврагдах болно. Я есть путь, истинная жизнь. Би бол зам, үнэн, амин. Никто не приходит к Отцу, как только через Хинч меня. надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй. Бог не волшебник. Бурхан бол зөвхөн эд шидийн бурхан биш. Бог не изменяет своего слова. Бурхан өөрийнхөө үгийг хизээж өөрчилдөггүй. И вы знаете, если Он сказал, что спасение только через Иисуса Христа, Хэрвээ тэр аврал бол зөвхөн Есүс Христээр дамжин ирнэ гэж хэлсэн бол то мне очень жаль те религии, тийм бол нөгөө босод тэр шашнууд л надад бол которые хөөх ищут хэлэлтэй другой байна. путь. Өөр замаар бурханд хүрэх гэдэг тэр бурхад шашин ёстой өөр хэлэлтэй байна. Как бы красиво ислам не оправдывал свои действия, За тэгээд исламын шашин өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг одоо хичнээн зөвтгсөн ч байна. если их дверь не помазана кровью Иисуса Христа, Хэрвээ они тэдний не үүд войдут в хаалга Царствие хатавсан Небесное. тодхон Есүсийн цус тэнд ялаагүй л бол тэр авралт хүрэхгүй. И любая другая религия. Тэгээ өөр ямар ч шашин байна. И хорошие дела не спасут. За тэгээд сайн үйлс ч гэсэн авралт хүрэх
И твое правильное поведение не спасет. Тэгээд таны сайн дээр зөв зам байдал тэр ч гэсэн авралт хүрэхгүй. И твои все деньги не спасут тебя. Таны мөнгө ч гэсэн таныг авралт хүрэхгүй. Если дверь твоей жизни не помазана кровью Иисуса Таны Христа, амьдралын үүд хаалга Христийн цусаар ты не войдешь в Царство Небесное. ялагдаагүй бол цус ялагдаагүй бол Тэнгэрийн Иисус хаанчлалтаа – это орохгүй. единственный путь. Да. Есүс бол цорын ганц зам юм аа. Драгоценные, я знаю, что вы благословенная церковь. Хайрт хүмүүсээ ах トゥ нараа та нар бол маш ивэгцэн сүм. И я очень рад, что я нахожусь именно в этой церкви. Би энэ сүмд энэ ивэгцэн ийм сүмд байгаадаа талархалтай байна. Өрөөгцэн сүмд. И однажды я уже сказал, Тэг би нэг удаа бас хэлжсэн. что не важно, как красиво и хорошо ты начал. За та бол нэх гоё хэлсэн байж болох юм. Важно, как красиво ты войдешь в землю обетованную. Харин тэр амлалтын газар та гайхамшигтай үзэсгэлэнтэйгээр орно гэдэг нь л чухал. Важно, сколько людей ты возьмешь с собой. Тэгэхээр тэгээд чи хэдэн хүнийг тийшээгээ дагуулж орох вэ гэдэг. И для этого у нас драгоценный есть праздник Песах. За тэгээд яг үүний төлөө алгаслын баяр бидэнд И мы өгсөн байна. празднуем жертву Иисуса Христа. За бид нар тэгээд Есүс Христосийн тэр залилтыг бид нар И мы тэмдэглэдэг. празднуем Его воскрешение. У нас Бог живой. Тэр тэгээд үхээ дахиад амьдсан бидний бурхан амьд гэдгийг бид нар И тэмдэглэж мы баяраар празднуем тэмдэглэв. свободу от рабства греха. Тэгээд чи гим нүглээс шүлөөлөгсөн тэр баярыг бид нар тэмдэглэдэг И юм. я буду очень рад праздновать с вами Песах в очередной раз. Тэгэхээр одоо энэ удаа та нартай хамт тэр алгаслын баярыг тэмдэглэхэд би Чтобы баяртай байна. весь мир знал, что мы не забыли, кто наш Бог. Тэгэхээр бүх дэлхий бидний бурхан хинбэ гэдгийг мэдээсэй гэж бид нар И пусть на хүсэж байна. этот праздник придут многие и многие и многие, кто еще не знает Его. Тэгэхээр энэ баярт олон Есүсийг мэдхгүй олон хүмүүс ирээсэй гэж хүсэж байна. Аминь. Амен.